Хай. За өнөөдрийнхөө бичлэгээр болохоор дэлгөөнөө эмээхийгээр сэвэрлэх байгаа. За одоо эхлээд аягаа сая минут хүн ирээ. Тэгээд би тоглоод найз маань тэгээд бөмбөг тоглоод тэгээд хөөцөлж жоод минийнөр жоох муухай болтоо. Тэгээд олон ирсэн тэгээд аяар гэнтэр аваад байна. Би өнөөдрийнхөө бичлэгээр дэлгөөнөө штэ өнөөдрийнхөө бичлэгээр яах байгаа? Эмээхийгээр цэвэрлэнэ. Яана энэ зөөх үлдсэн байна. Аюу. Өрмний захаар байдаг зөөхий. Та нар зөөхөн дуртай би бол амар дургу. За аягаа угаач ядуулзъя. Тэгээ би уг нь бол ингээд одоо штэ 12 гээд биштэй өдрийн 2 цаг хүртлийн бичлэг 2 цагийн бичлэг хийхдээ ингээд жоохон хэдийн минутын бичлэг хийчихье гэж бодоод байгаа юм. Тэгээд 2 цаг яасан бэ гэж хэдийн минутын тийм болохоор би жоохон тэгээд аягаа угаачаад ямар тач болдъя. За манай хоолой би ингээ халбаас дөнгөж яваад арчиж чинь. Энэ яаж тавсан. За зүгэй. За энэ дөнгө угаач үлдсэн ба. Би аягаа олж угаах юм байна. Намайг бол хинч гэр унтраа цэвэрлэл гэж хэлдэггүй. Би өөрөөр дураар бол гэрээ цэвэрлэж байна. Энэ бол манай эмээгийн гэр. Тийм болохоор эмээг их гэрт би ер нь бол голдуу байдаг. Өдрийн цагаар бол эмээгийн тээвэр нь бол байдаг. Тийм ээ guys. Бүр эксэн гэдэг үлээ. Ямар юм бичлэг тэр ихт бүр нэг өдөр бүр 5 цагийн бичлэг хийсэн байвал яах вэ? Ёо уйтгар би тэгээ бараг тэрийг үзэх юм бол би бараг үйд чүхний гэж яриа. Тэрний 4 цагтай ёо 30 минут дээр наваачаа тэгээд сүүлийн хэдүүг юм цаа. За эхнээ явал арчсан. Ширээгээ арчаагүй байна. Би ширээгээ арчих хэрэгтэй байх би. Би гэж угаасаа би ингэж угаасаа би ганцаараа л байна. Угаасаа манай аав малдаа явчихсан. Манай ээж эмээ анаа 3 урд хотонд гээд модын хашаанд ажил хийж байна. Нөө хонь яманаар чинь зам болохоор өтөд идэв штэ. Тэгээд хонь ямааны хавтыг түнгээ хоньныхоо ноос үлээ. Тий ноос яхаа. За тамиг юуг нь хараад байгаа шүү байна. Би ингэж хаяад ингээм таг мартчихдаг байхгүй юу? Би өстө өглөө өстө жоон дэглэн барих гэж байгаа юм хай. Өглөөний цай уугаагүй бүр шууд тариг уугаа эхлүүлсэн. Тэгээд сая жоох усад хана мөрөнтэй талах хийчихсэн. Тэгсэн чинь ёо дахиад өлсөд байгаа юм шиг гээд энэ төр дуурай. Ядахт нь хоол байхгүй би өөрөө хоол хийж идэхгүй бол өөрөө болохгүй. Ёо ишэж шít. Би өглөө ингээ бүр 6 юу илээ. Би тийм 5 цагийг биш дээ. Би 5 гэтерсэн байхгүй юу? Би 4 гэтэрээд 4:30 басан байхгүй. Би 5 цагийг 4 цаг гэж андуурч хараад яаж бодсон би яаж андуурч харсан юм бол гэдэг юм дгүй. Тэгээд яана одоо ажилдаа гарыг үнэ малаа сая гээд дөнгөж би ч одоо 9 настай штэ. Үнэ мал амар хоббитай. Тэгээд амар дуртай хгүй юу? Тэгээд жоохон яарад босцсон чинь харин 4:30 зэрсэн байт юм да. Босцсон. Тэгээд буцаж унтах гэхлээр нээр хөхгүй. Тэгээд за одоо босъё доо гэж жоохон өвчээгээд байна уу?
За энийгээ би далд хийгээд ширээгээ арчаад. За энийг мэдээж далд хийх гэж. За одоо ширээгээ арчиж ширээ шиг муухай юм гэж энэ далгаа. Ёо. Guys. Би бараг гэрээ цэвэрлээд хэсэг хугацаанд жоохон унтгаа. Тэгээд одоо ингээд жоохон байд. За одоо би бөмбөгөө ацаар багтаа ирэхэн тоглодог юм уу гэсэн бичлэг хийх бодноо. За нэг унтахгүй би жоохон ядраад байна. Ресторан. Би бүр 10 цагт унцаахгүй юу? Эдээгээ хийгээд тэгсэн чинь 4 цагт зэрэг 4:30-д болсон. Би босонгуудаа л цаг гарсан. Тэгээд 4:30-д би босож явахгүй. За ширээ гарч таглаа. Одоо хогш. Манай бүх саналнууд ер нь байхгүй. Энэ бол ганцаа санал. Хогш. Манайх нэг жижиг өндөр гэдэг юм 2 шүртэй байхгүй би тэгээд өндрөөр шүртэх амар сайлын хэвэн энэ цөөхөрлөд тавчихсан баа. Тийм ээ. Guys. Тэгээд энэ дотор яхан дотор хогш. Тэгээд гол өндөр болохоор намайг шүрдэх байна гэж харж магадгүй. Шүрмаш ингээд гэл нөгөө хончин лавга гэдэг л зүгээр сон менчэн ханчаа ханьгүй багхагч хатаас илүү хөдөө надад илүү зогч хүүхмөнтэй биш хамтаа бүдин чачаа ёо дол ляля амар тэнэг за би жоохон тэр дөө сонсоод жоохон ямар сан дууэ гэж бодсон чинь би ч өөрөө 20 дээр өссөн болохоор бас жоохон үнэн ч юм уу гэж боддог болсон. Гэтэ жоохон тэнэг. Гэтэ хантай бүдин чачаа гэх хүүхмөнтэй биш хантай бүдин чачаа ханчин би ямар юм бэ? Доо ля. Так камер ишээ next ok. Хэнтэй бүдэн чачаа. Оо shit. Can't be таман хөө. Тутан биш нэг өөр юм байна. Алаас болохоор миний шүүрт голбор амар их харагдсан. Цаашаа. Ингээд ингээд анх 6 настай баг гэж шумуул тэ сохор амар айдусгүй ноон сохрын тэс бүр амар технэ байлцсан. Ингээд би зуны амралт болгоноороо энэ хөдөө ирдэг. Тийм болохоор байлцсан гэсгүй. Хантай бичин татаа. Зүгээр сон. Менчэн нөгөө бол хавч хатаас илүү хөдөө минь надад илүү зогч хүүхэн те биш хүнтэй бүжиглэн чачаа тун ла
Та нар зүгнээс айдгүй би бол айдгүй. Та нар могоо харж ирсэн үү? Би бол харж ирсэн. Энэ нь ингээ хаваа шүдэд бол ингээ манай эмигийн гэр бол амар төвөрхөн болчихно. Тийм болохоор тэгээд та ингээ хаваа шүдсэн. Оо. Камера руу. За. Хаваа шүдсэн. Тэгээд санхиныг сандлыг орон дээр тавьчихсан. Одоо энэ тавьчих. За ингээд өнөө нэг эмэг ихээр цэрлээд болчихлоо. За ингээд дараагийн бичлэг хүртлээ түр баяртай. За би тэр бөмбөр ганцаараа тоглох байх гэсэн бичлэг хийхгүй магадгүй шүү. Баяртай.